За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Шинэ оны минь бас. Шинэ оны минь. За бид хоёр нь өнөөдөр цаг үеийн байдлаар мэдээлэл хийнэ. Дагсаа өдөр влог хийх ёстой байсан. Тэгээ хийгээгүй оруулаагүй болохоор хүмүүс яасан та хоёр маань зүгээр үү гал мал гараад аюул өрцсөн юм биш үсттэй гэд айгүйх мессеж бас ирсэн байлээ. Коммент бас ирсэн. Сая бас хөөрхөн хүн бичсэн. Тэгэхээр нь дээр ерөөсөө хоёлоо нэг бичлэг хийж оруулъя. Ер нь нөхцөл байдал ямар байгааг бас та хэд маань амьдарч байгаа хүмүүсийг бас мэдхийг хүсэж байгаа ах. Тэгээд санаа зовж байгаа хүмүүстэй зориулж байгаа байхгүй. Амар хөөрхөн санаа тавьсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэр яг энд яг амьдарч байгаа хүмүүсийн хувьд яг Сидней хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд одоо тэр гал төмөр биднэрт хэрхэн нөлөөлж үнэхээр аюултай байна уу те тэр талаар бас санаа зовж байгаа тэр хүмүүстэй зориулаад яг бодит байдлыг одоо өөрсдийнхээ амьдралаас тий яг өөрсдөө яг яаж мэдрэгдэж байгаагаа ямархуу байгаагаа л ихэд та хэдтэй хэлье гэж бодсоо. Тэгээ тэрнээс өмнө бол яг юу яг ямархуу гал яаж гараад байгаа ямар хөө хүрээг хамарч байгаа юм те. Тэгээ Facebook энэ төр зөндөө пост яваад байх шиг байна. Та тэндээс ч гэсэн тоо баримтыг бас харсан баг. Жишээлбэл одоо 500 сая амьтад өгсөн те. Тэгээд яг одоо 24 хүний амь өргөгдсөн байгаа юм байна. 6 хүн ор сургаггүй болсон. Тэгээд ер нь бол Австрал даяар 200-аас дээшээ гал төмөр гарцсан байгаа юм байна. Тэгээ голчлон New South Wales, Victoria гэж яриад байгаа нөгөө их олон гал нэг дор гарсан. Тэгээд маш их хүчтэй байгаа учраас голдуу тэрийг яриад байгаа боловч угаасаа энэ зуны энэ одоо их халдаг үед бол Австралид угаасаа гал гардаг. Гэтэ энэ жил бол түүхэнд байгаагүй маш их том гал гарч байгаа. Тийм болохоор онцолж яриад байгаа. Ер нь бол 200 гаруй гал гарцсан байгаа гэсэн үг. Тэгэд энэ яг мэдээлүүд зарим нэг мэдээлэл өгөхгүй би сая Garden гэдэг вебсайтаас харсан чинь зарим газрууд нөгөө нэг жижиг тосгон мосгон ч юм уу тойроод гал гарцсан. Тэгээ машин тэрийг орж гарч чадахгүй. Тэгээ тийм болцсон. Тэгээ тэр газрууд руу болохоор нэстэг тэргээр хоол хүнс ойр зүрийн хүмүүс өөгөөд ингэж байгаа гэсэн би юм сая олж уншлаа. Тэгээд тэгээ Австралийн ерөнхий сайдыг болохоор Scott Morrison гэдэг. Тэгээд тэр хүн юу гэж яасан бэ хэлсэн бэ гэхээр ер нь одоо бол 20 сая доллараар 3 ширхэг одоо агаараас нэг ус цацдаг тийм одоо онгоц лизинг одоо түрээслэхээр ингээ шийдвэр гаргаад дээрэс нь олон орны одоо гал сонирхчид бас туслахаар ирж байгаа. Ялангуяа Шинэ Зеландаас хөрш орнуудаас New Guinea те өөр ойрхон байдаг арлын орнуудаас туслахаар ингээ хүмүүс яаж байгаа гал сонирхчид ирж байгаа юм байна. Тэгээ яг одоогийн байдлаар бол 157 Шинэ Зеландын гал сонирхч бараг 10 сараас хойш ажиллаж байгаа гэсэн мэдээ байна. Тэгээд бас олон сар үргэлж цэргийнхаа хүмүүсийг бас явуулна гэдэг жилээ янз бүрийн тоног төхөөрөмж тэ. За тэгэхээр ерөнхийдөө яг ингээд албан ёсны тоо баримтууд нэг ийм нэг амьдрал дээр ямар вэ минь? Амьдрал дээр бол яг үү маш их утаатай байна. Тэгэл яг нөгөө би болохоор нөгөө бас төргийн хямрал яг иймэрхүү байгалийн юугаар амар хямардаг байхгүй яадаг гэхээр миний хүүхэд яана байгаль дэлхий яана ч юм уу ирээдүйдийн дэлхий байх ч юм уу иймэрхүү юмар хямардаг болохоор миний сэтгэл зүйд бол жоохон хүн дээр тусч байгаа. Гэхдээ ингээл амар утаатай хүүхдүүд ерөнхийдөө амар ханиадтай байна. Тэгэл ингээ уушгин жоохон өвчлөлтөө иймэрхүү байдлууд бол сөрөг талууд зөндөө байна. Тэгээ маш олон хүмүүс яг манай гэрээ хажууд гал гарч байгаагүй гарахгүй байгаа болохоор бид нарт нэг амар бүр ингэж мэдрэгдэхгүй байгаа ч гэсэндээ телевиз мэдээ үзэхээр тэр хүмүүсийг ямар байгаа л гэж бодоод амар их сэтгэл өвдөж байна. Ялангуяа тэр амьдтыг харахаар бүр нэг гэртээ авчираад байлгач маарч юм шиг амар их сэтгэл тийм зовлонтой юм шиг байна л да. Тэгээ өөрсдийнхөө хийж чадах зүйл гэвэл одоо усаа гамнах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр усаа гамнаад бид одоо усанд орохдоо маш богино хугацаагаар орох гэдэг юм уу. Тэгээ машин тэргээ бол ерөөсөө битээр угаахгүй байгаа. Хэдэн сараас хойш угаагүй. Яагаад гэвэл энэ
машин угаахад бас маш их ус ордог учраас тэгээ бас цаанаас нь бас машин угаахыг хоригдсан байгаа. Тэгээ би тэр ерөөсө угаагаагүй байгаа. Тэгээ манай хүн ч гэсэн аяатаа намайг угааж явах намайг загнаал наа усаа хаагаад тэгээ. Манай хөслөн ч гэсэн яг тийм болсон. Ээж save the earth гэл ерөөсө байнгын тэгэл дэлхийгээ хайрлая гэл ерөөсө дандаа ус мусаа байн хааж байгаа. Усаа гэрээ цэвэрлэхдээ усанд орохдоо өөр ямар л нөхцөл байдлын битээд усаа байн гамж байгаа. Ер нь гэхдээ энэгээрээ сурах юм шиг байна. Эхлээд бол энэ мундаг том ус юм чинь ямар нэгэн байдлаар энийг шийдчихнэ гэж би бодчихсон. Гэхдээ энэ бол ямар мундаг хөгжилтэй орн байгаад ямар мундаг байгаад мөнгөтэй хөрөнгөтэй байгаад бол энэ бол шийдэгдэх асуудал биш юм байна. Тэгэхээр бид нар яах ёстой? Бид нар ядарсан улс оронд ингүүл яана гэж би санаа зовсон. Тэгэхээр одоо ингээ бид нар хавар болно. Тэгэхээр монголчууд маань энэ байгалийн дулаалтай холбоотойгоор хуурай шилт их байх учраас шил, тамхины үнс юу гэдгэлээ тэр өнтрийгээ шинтрийг маш сайн болгоомжтой байж нэгэндээ хяналт тавьж ямар хнээтэй амтан бэ гэж бодсон ч хамаагүй наатаа ингэж унтраагаараа ингээрээ тэгэрээ гэж би үүндээ шаардлага тавиараа гэж бас хэлмээр санагдсан. Яг тэгвэл бид нэр ийм том улс бүрэн хүртэл дийлэхгүй байхад манай Монгол улс яах болоо гэж би бас дотроо бодож амар хэцүү санагдчихсан. Тэгэхээр би үүндээ хэлээрээ гэж та хэдтэй сануулж уриалмаар байна. Бас хавар болно шүү дээ надад. Нилээн халлаа 2-3 өдрийн өмнө бас 45 6 хүрлээ энд тий. Тэгээ яг өнөөдрийн хувьд бол яг амар их устаа биш ч гэсэн шиврээд бороо орж байна. Энд баг зэрэг намжаах байх гэж найдаж чинь тэгээд албаны хүмүүс бол ер нь юу гэж хэлээ. Энэ бороо бол дарахгүй бүр илүү том гал одоо энэ эх 7 хоногийн сүүлчээр илүү хэцүү болох болно гэсэн тиймэрхүү юм ярьсан байна лээ. Тийм тэгэхээр та хэд маань үргэлжлүүлэн Австралид бороо өгөөсэй гэж залбирх хэрэгтэй байна шүү дээ. Би өнөөдөр бол хямрын сангаа нөгөө уцнаасаа тавиад тэгээ арч хүзээ унтлахсан. Тэгэл би нөхөртөө заараа чи намайг ямар хүчтэй болгыг харж ийн үү? Юу хүсэж чинь хийлэгчтэйгээс сууж чинь. Тэгээ манай нөхөрт гэсэн чи IELTS бэлтмэр би IELTS-ийнхоо оног амар та нэг ном уншаад өгөөч гэж сууж чинь. Би уншиж хүү яах вэ? Гэснээс миний хайр нэр IELTS үлдэх гэж байгаа зү. Энэ бичлэгээ гүнигтэй төсөөд яг миний хайр юу хийж байгаагаа бусдаа бас ярьж тэг яри да. За миний хувьд бол хамгийн ихний том зорилго маань 20 онд бол би IELTS-ийнхаа оноог ахиулна гэж бодож байгаа. За тэгээд маш агаад амжилт хүсээрээ. Тэгээд та хэд маань Австралийн төлөө ингээд санаа зовж энд байгаа ах дүүстэй санаа зовж байгаа бол манай бичлэгээс жаахан ч гэсэн ойлголт авсан байх гэж найдаж байна. Тэгээ үргэлжлүүлэн би бол гэхдээ олон хүний залбирал энэ төр бол ямар нэгэн байдлаар хүрдэг гэж боддог болохоор тэгээ Австралийн төлөө үргэлжлүүлэн залбирч тэгээ бороо их хур орон хайрласаа л гэж сайн залбираарай гэж хүсмээрээ санаа тавьж мессеж өгсөн хүмүүстээ дахин баярлалаа. Хөөрхөн шүү. Тэгээд бид хоёр нь ч гэсэн бас яг хичнээн шалгалтандаа бэлдээд завгүй ч гэсэн хажуугаар нь бас яаж ийж амжуулаа влогоо оруулах болно. За ингээд түр баяртай. Түр баяртай. Bye bye.